Сайн байна уу? Хөдлөх эд хөрөнгийг яаж бүртгүүлэх вэ? Сайн байна уу? Бид танд хөдлөх эд хөрөнгийг хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг илгээе. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 1. Мэдүүлэг, мэдүүлгийг өмчлөгч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана. 2. Хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд өргөдөл хүсэлт, өргөдлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна. Хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинж төлөв, бусад ижил төрлийн хөдлөх эд хөрөнгөөс ялгагдах онцлог байдлыг тодорхойлсон баримт бичиг, гарал үүсэл, хийц бүтээцийг тодорхойлсон сертификат, гэрчилгээ, арлын дугаар, serial дугаар бүхий техникийн баримт бичиг, галийн мэдүүлэг, тусгай зөвшөөрөлтөд ашиглагддаг хөдлөх эд хөрөнгө бол тусгай зөвшөөрлийн хуулбар зэргийг авсаргана. Хөдлөх эд хөрөнгийг тал бүрээс нь бүтэн харуулсан гэрэл зураг, өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэрээ, тухайн хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнг тодорхойлсон баримт бичиг. 3. Тэмдэгтийн хураамж. Хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.1%-аар тооцсон харьяа аймаг дүрийн татврын дансанд тушаана. Та өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийг хилтэст хандан бүртгүүлнэ. Шийдвэрлэх хугацаа ажлын 5 өдөрт. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар.